Цусд сувг үзүүлж бай. (1963) онд дотоод явдлын яамны онцгой эхэлсийн дарга хурандаа болдын охин Болормоо Шанхайн их сургууль сурч байхдаа төрсөн өдрөөрөө алуулж гин гэсэн бүрхэтүүхэн зурхал хүмүүсийн дунд гараад чимээд сарчээ. Тухайн үед энэ мэтийн хүн амны хэргийн талаар тэр дундаа том дарга нарын нэр холбогдсон гэмт хэрэгүүд олон түмэнд ямар мэдээлэгддэг байсан биш. Социализм, коммунизм байгуулж байгаа нэг л их сүрхий ус яваад байдаг. Гэтэл цаана нисэн бусын гэмт хэрэг үйлдэгдэж үүнийг нам засгийн зүгээс иргэдэд мэдээлэлгүй хавд арчихдаг байлаа. Ямар ч хатугай одоогоос 56 жилийн тэртээ Шанхайн хийм технологийн сургуульд суралцаж байсан монгол оюутан Болдын Болормоо учир битгүүлгээр амиа алдаж хятадын цагдаа нар энэхүү хэрэгт Хинтийн буряд оюутан Бадрахын Нансан жав Улаанбаатар хотын 1-р 10 жилийн сургуулийг төгссөн Намнан Доржийн дийдэн цэцэг хоёрыг сэжиглэн баривчлаад шоронд 4 жил тарчлаажээ. Гэсэн ч энэ хоёр оюутан сүүлдээ цагаадаад шоронгоос суллагдсан байна. Дийдэн цэцэг нь манай нэр тэмтэн газар зүйч Намнан Дорж агсны охин гэдгийг зарим хүн мэдэх учиртай. Тэгж дэрвж явсан залуу сайхан насандаа харь нутгийн шоронд хэлсээр хоригдно гэдэг тухайн хүний зүрх сэтгэлд арилшгүй харт хол болж үлдэх нь ойлгомжтой. Тэрбээр би Nestle-ийн 1-р дунд сургуульд төгсөөд Шанхай хотын хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуульд хуваарлагдаж очсон. Гэвч миний аз дутахад сургууль сайтай тэр сургуулийг төгсөөд нарийн мэргэжлийн инженер технологич болно гэсэн мөрөөдөл маань талаар болсон юм. Хятадын шоронд орсон үйл явдлын тухайд олон жилийн өмнөх явдал учраас зарим зүйл нь бүдэг бадаг дурсамж төдий үлджээ. Гэвч мартахын аргагүй зүйл гэж бас байдаг. Тэгээд ч надад хүн дээр туссан. Миний ажил амьдралын цаашдын хувь заяатай холбоотой учраас яагаад би ийм эмгэнэлт үйл явдалтай учирдаг билээ гэж үргэлж боддог юм. 1960-ад оны их бол Монгол Хятадын харилцаа нийгэм эдийн засаг, соёл шинжлэх ухаан ер нь бүх хүрээнд хамгийн өндөр түвшинд хөгжиж байсан үе юм. Орос Хятад хоёр Монголд нөлөөгөө тогтоох гэж өрсөлдөж аль сайнаа бидэнд харуулж байлаа. Бээжин Шанхайд Монголын олон ч оюутан аспирант суралцаж байсан. Би Бээжингийн их сургуулийн хэлний бэлтгэл ангид 1 жил суралцаад намар нь Шанхайд очсон. Хотын цахад байдаг манай сургуулийн яг дэргэд гадаадын оюутны 2 давхар байр байдаг байсан. Ахлах ангийн оюутан охин надтай нэг өрөөнд орсон. Бид 1-р 10 жилд хамт сурч байсан хуучин найзууд. Ингээд хичээл сургуультай шамдан суралцаж 2 жилийг ардаа орхиод байлаа. Гэтэл 1963 оны 4-р сарын 22-ны шөнө эмгэнэлт явдал болсон. Тэр өдөр миний төрсөн өдөр биш байсан юм шүү. Бид орой болтол номын санд суудаг байлаа. 10 цагийн үед байрандаа ирэхэд Болормоо ирээгүй байсан. Ирнэ биз гэж хүлээх зур зэрэгэлдээ өрөөний оюутнууд манай өрөөгөр орж гарч ил байсан. Тэгсээр шөнийн 23 цаг өнгөрөхөд бид цөмөөрөө санаа зовж 20 гаруй оюутан гарч Болормоогоо ирж хайлаа. Төдөлгүй нэг оюутан тэнд хэвдэж байна гэдээ их айчсан ирж бидэнд хэллээ. Бид гүйлдэж очиод дор бүрнээл сандран сэргийлэх хэмлэг дуудахад төдөлгүй машинтай хүмүүс ирж талигачин цогцыг аваад явсан. Яг цогцсны дэргэд эрэгтэй оюутнууд л ойртож очсон шиг санагдана. Удалгүй Болормоогийн аав ээж ах дүүгийн хүмүүс Монголоос ирж нэг өглөө талиагаач тасалах ёс гүйцэтгэхэд манай оюутнууд нэг талд нь зогсож эмгэнэл илэрхийлээд найзыгаа сүүлчийн замд нь үдэж байлаа. Маргааш нь ажил явдал оролцохоор ирсэн хүмүүс Монгол руугаа буццаасан юм. Дараах нь Хятадын хуулийн албаны хүмүүс бас манай элчингийн хүмүүс ирж биднээс байцаалт авч болсон үйл явдлыг тодруулж байсан. Тод санагдаж байгаагаас элчин сайд дондгийн цэвэгмэд тухай надтай ярьж уулзаад чи Монголд очиод энэ тухай юу ч ярьж болохгүй маш нууц байх ёстой гэж хэд хэдэн Хятад хүмүүсийн дэргэд хэлж сануулж байсан. Төдөлгүй бид манай сургуульд сурч байсан Нансан жав гэдэг буряд хүүхэд баригдсны дуулаад бүгд янз янзын бодож байв. Би зуны амралтаараа нутагтаа очиж амардаг байлаа. 1963 оны 7-р сарын 4-нд оюутан мандахтай хамт галт тэрэгний билет авахар зогсож байтал чамаас асууж тодруулах юм байна гэсээр 2 Хятад хүн хүрээд ирсэн. Тэгээд тэд чи найзынхаа хойноос онгоцоор нутагтаа очино бид билетийг чинь аваад өгнө гэж хэлээд намайг аваад хоцорсон. Гэтэл тэндээс намайг шууд шоронд аваачиж мөрдөн байцаалт эхэлсэн. Байцаалт маш сүртэй аимшигтай байлаа. Чи Монголдо ахин эргэж очихгүй чи энд ясаа тавина. Чиний махаар нохой тижээн танай ар гэрт чинь аюул тохиолдсныг чи мэдхүү гих зэрэгээр сүрдүүлж байлаа. Дөнгөж 19 настай жаахан охин уйлахаас өөрийг мэдэхгүй одоо ч гэсэн бодхоос аимшигтай санагддаг. Намайг бүтэн 8 сар мөрдөн байцааж байнгын дарамтанд тамлан зовоосоор атаг сүлдэн тэгж хэл ингэж хэл гэж 1930-аас 40-од оны доо яамныхан шиг хэрэг хүчлэн тулгаж олон гууц цаасан дээр гарын үсэг зуруулаад яллаж билээ. Хятадын шоронгийн дэглэм гэвэл гадаадын хүмүүс тусдаа хувааргана. Харгалзагчаас гадна дотоод явдлын яамны тагнуул мэдээлэгчэд байнга дагна. Эргэлт энэ тэргэж огт байхгүй 4 жил хорихдоо Монгол хүнтэй огт уулзуулаагүй. Гэр орондоо загтал биш хэрэг хаалттай. Учиргүй зодож тамлаад байхгүй ч гэсэн сэтгэл санааны хүнд дарамтанд байлгадаг байлаа. Танай аав ээж гэр орныхан чинь цөм суурьсан гэх мэтээр ярина.
Ийм үед өөрийгөө өнгөрсөн хүн гэж боддог юм билээ. Ажлын нөхцөл их хүнд биш ч гэсэн цаг наргүй ажиллана. Харин хоол унд гайгүй. Гэвч тэр үед сэтгцэд айжим нөлөөлөх юм хийсэн байж магадгүй гэсэн бодол сүүлд төрсөн. Яагаад гэвэл би шоронгоос суллагдсныхаа дараа зарим нэг өнгөрсөн юм мартаж санах нь их болсон байсан. Намайг суллагдах хүртэл чи төдөн жилээр шийтгүүлсэн шүү гэж хэлээгүй юм да. Энд ч бас айхтар. Хятадын онцгой дэглэмтэй шоронд 4 жил суугаад суллагдсан би энгийн тайван амьдралдаа шууд золгох хувьгүй байжээ. Эхлээд намайг Монголын элчингийн ажилтан хүлээн авч чи байвшлагдаж шоронд хоригдож байснаа хүнд ч хизээч хэлж болохгүй. Өөрөөр хэлбэл хятад оронд байсан 6 жилийн огт санахгүй болтлоо мартах хэрэгтэй гэж хатуу сануулж байсан юм. Намайг Улаанбаатарт дөнгөж хөл тавимэгц дотоод явдлын яамны 2 хүн тосч аваад шууд яаман дээрээ аваачсан. Тус яамны орлогч сайд генерал Санч Мято гэдэг буурал хүн намайг хүлээж аваад удаан байлгаж хэрвээ хятадд баривчлагдсан тэнхийн шоронд байсан зэрэгээ хэн нэгэнд ярьж ам алдвал улсын ус задруулсан хэрэгт орж эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж бодоорой. Энэ талаар аав ээжээс чинь өөр хүн мэдэхгүй байгаа гэд надаас ам тангараг авч протокол хөтлөд гарын үсэг зурулсан. Тэр үед хүмүүс хинтийн мэрэгэн жаал цэрэн бонцог буюу ламаданг аав гомб ээж янжин ламынханд хамт буудсан болд хурандаа их нүгэлтэй хүндээ тэр үйлийн золионд гэмгүй сайхан охин нь явсан байх гэж ярьдаг байв. Болормоо их ухаалаг сэргэлэн охин байсан. Тэр үед түүний хятадын будаатай шаазангийн нууцад нэвтрээд алагдсан байх гэж хүмүүс цуурч байсан удаатай. Аль нь ч байх өөрхийн хохирогч бүсгүй үг хэлэх биш. Энэхүү учир битүүлийн хэргийн жинхэнэ алуурчин ерөөсөө илрээгүй. Манай доо яамныхны урт гараар хийгдсэн ажил байх гэсэн бодол надад хаяа төрдөг гэж билээ. Гэвч доо яамныхан даргийнхаа охиныг харь нутагт хөнөөх ямар шалтгаан байв? Дарагдаа өшөрхөж хорсдог байсан хэн нэгэн гүйцэтгэх ажилтан үүнийг хийсэн байж болох талтай.